За сайн байцгаана уу? Би Trader Saturn байна. 7 хоног болгон хүрдэг Market Watch. За энэ бичлэгээрээ би та бүхэндээ суурь болон техник шинжилгээ цаашлаад өөрөх арилжааны төлөвлөгөөнүүдийг танилцуулаад явах болно. Хэрвээ та идэвхтэй арилжаа хийж байгаа бол бичлэгээ дуустал үзээрэй. За доллар индексийг ярьж эхлэхээс өмнө хэд хэдэн суурь мэдээллүүдийг бас хүргэе гэж бодлоо. За хэрвээ та нар мэдчихэж байгаа бол 10 сарын 1-ний өдрөөс эхлээд Америк нэгдсэн улсын government буюу засгийн газар shutdown хийгдсэн байгаа. Үндсэндээ 18 дахь хоног руу болоод явж байна. 18 өдөр 15 цаг гэж countdown дээр бол харагдаж байна. За энэ маань ямар ч шалтгаанаас болсон бэ гэхээр засгийн газраас санхүүжүүлэлтийнхаа хуулийг хоёр нам маань хоорондоо хилцээр түүрээд батлаж чадахгүй байгаа ийм учраас шалтгаанаас болж байна. За энэ иймэрхүү тохиолдол бол өмнө нь бас гарч исэн юм байна лээ. Энэ бол бас тийм цоо шин зүйл бол биш байгаад байгаа. За бүр Дональд Трампын ерөнхийлөгч 16-аас 20 оны хооронд ерөнхийлөгч байх хугацаанд 35 өдрийн ийм урт shutdown хаалт иймэрхүү ивент болж исэн юм байна лээ. За дараагийн нэг анхаарах мэдээ юу вэ гэхээр мөнгөний бодлогын хүүг зохицуулдаг Федийн уулзалт бол 10 сарын 28-наас 29-ний шилжих шөнө болох гэж байна. За яг энэ маань бол эх 7 хоногийн 1-2 дахь байж таарах юм байна лээ. За сүүлийн 9 сарын уулзалтаар бол нэлээд урт хугацаанд мөнгөний бодлогын хүүг бууруулаагүй байж хагаад 0.25 нэрчээр бол бууруулаад байгаа. За энэ уулзалтын ишээ ороод хэдүүлээ нэг юм аа. 10 сарын 29 тийм ээ. За ахаад мөнгөний бодлогынхаа хүүг бууруулах магадлал бол 99%-аар 25 нэгжээр бууруулна гэдээ ороод ирсэн байна. За тэгэхээр бид нэг иймэрхүү expectationтэй байх хэрэгтэй. Энэ ер нь л бараг өөрчлөгддөг юм да. 99% гэх юм бол дараагийн уулзалт нэр яг бууруулж таарна. За оноос өмнө бас нэг дахиад нэг уулзалт дутуу байгаа. Энэ уулзалт нэр мөн адил 25 нэгжээр бууруулах магадлал нь 94% магадaltaй байна гэж гарч ирж байгаа. За тэгэхээр ер нь бол энэ биелэлээ олноо л гэсэн үг магадлал маш өндөртэй байна. За эдгээр мэдээллүүд төр бас анхаарчих хэрэгтэй. Яагаад гэхээр тухайн өдрүүдээр бас маркет дээр ханшийн нөлөөлөл орж ирдэг учраас за зарим үеүүд төр бол бүр өмнө нь ч нөлөөлж гисэн ийм ойлгомжтой үр дүнтэй үед өмнө нь ч гисэн нөлөөлөл үзүүлсэн байдаг ч гэсэн арилжаачид бид бас мэдчих хэвээр мэдээллүүд юм а гэж. За техник шинжилгээ хийж эхлэхээс өмнө бид та хэд нэг өмнө нь за энэ оны 1 сарын 24-нд гаргаж ирсэн нэг техник шинжилгээ таамаг гэж ярьдаг тийм таамгийг бол гаргасан. Энэ маань өөрөө Трампыг ерөнхийлөгч болсонтой холбоотой юм уялдаа холбоотой долларын индексийн хөдөлгөөн байж таарсан. За 16-аас 20 оны хооронд ерөнхийлөгч болж авах үеийн долларын хөдөлгөөнийг хараад таамаг гаргасан гэсэн үг. За тухайн үед бол ялалтаа байгуулж авах үед нь бол долларын индекс өсөөд ажлаа хүлээж авсан үеэс нэхлээд унж исэн юм байна лээ. За тэгээд эргээд төсөлтийг авчирж исэн. Нэг иймэрхүү зүй тогтол харагдсан. За энэ яг хуу эргэж одоо түүх давтагдах болов гэсэн асуултын тэмдэгтээр энэ таамгийг бол гаргаж исэн. За тухайн үед энэ оны хувьд энэ удаагийн хувьд бол мөн адил яг өөрөө ерөнхийлөгч явах одоо election сонгуульд ялалт байгуулах үеэр нь бол өссөн эргээд яг энэ оны 1 сарын эхний 1-2 хоногт байдаг хаа ажлаа хүлээж авах үеэс нь хойшоо бол долларын индекс унаж эхэлсэн. За тэгээд унаад эргээд өсөх үү гэдэг нэг иймэрхүү асуулт биднэрт байгаа. За энийг явуулаад харчий. За hello. За үндсэндээ яг энэ зүйл тогтол унаад ороод ирсэн таамаг биелсэн гэсэн үг. Харин энэ чинээс эргээд өсөж чадах уу гэдг нь одоо үргэлжлүүлээд ерөнхийлөгчийг одоо баримтлах бодлогууд яаж нөлөөлөхөөс хамаарат өсөх үү, үргэлжлүүлээд унах уу, өсөлт арай болоогүй байна уу гэдгийг харах үйлдэл гэсэн үг. За энэ дээрээ тулгуурлаад би дараагийнхаа техник шинжилгээний таамагуудыг гаргах гэдэг гэсэн. За сая бол ингээд 22 оноос хойшоогоо ковидын дараах өсөлт уналтын дараагаар 22 оноос хойш бол нэлээд value бүсийг энэ хоёрын хооронд үүсгээд арилжаалагдж байсан болвол энэ бүсээ за яг энэ хөдөлгөөнөөр 5 сарын дундуур сэтлээд буцаж ирж pullback хийгээд доошоогоо энэ бүсээсээ доогуур арилжаалагдаад эхэлсэн гэсэн үг. За хэрвээ мөнгөний бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулаад одоо 2 удаагийн бууруулалт бид нэр гарч ирэх гэдэг шүү дээ. Тэгээд эх 26 оны төлөвлөгөө ахаад бууруулах Дональдын Трампын хувьд бол үндсэндээ гарч ирсэн цагаас хойш яг Жером Паулыг бодлогынхаа хүүг бууруулаач эрчимтэй бууруул тэгээ нэлээд criticize хийж исэн ажлаа хийж чадахгүй байх гэх мэтчлэн. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонирхол бол бодлогын хүүг бол бууруулах маш өндөр байгаа юм. Эндээс анзаарэгдэж болж байгаа. Хэрвээ бууруулаад хүчтэй бууруулаад явах юм бол мэдээж зах зээлд нийлүүлэлт ихсээд эхлэх учраас долларын индекс бол сулрах юм корреляцтай байдаг. Тэгэхээр магадгүй унаж орж ирэх юм бол за тухайн бүр 2015-аас 22 оны хооронд энэ дотор чинь нэг Трамп ч өөрөө хэрэглэгч байсан шүү дээ. Энэ хоёрын хооронд арилжаалагдж исэн value бүсийн шал руу унаж орж ирэх
болов гэж би бол хувьдаа таамаглаж байгаа. Яг саяны суурь шинжилгээнүүдтэй бас давхар авч үзэх юм бол тий үндсэндээ энэ бүс рүү ороод ирчихсэн. За үргэлжлүүлээд унах уу. За мэдээж энэ дунд хугацааны өсөлтүүд гарч ирэхийг үгүйсэхгүй. Магадгүй энэ сэтэлсэн value area-гийнхаа шал руу дахин нэг хөдөлгөөнөөр шалгаж орж ирэхийг үгүйсэхгүй. Илүү би аль талдаа харж байна гэхээр өссөн ч гэсэн уналт үргэлжлэх магадлалтай гэдэг таамаг гаргаж байгаа гэсэн үг. За мэдээж нөгөө талдаа хэрвээ өсөлт одоо энэ бүсээс энэ цаг үеэс өсөлт гарч эхлэх юм бол энэ бүс рүү илүү оруулж ирээд хаш маань өөр өсөөд тий магадгүй түрүүний гаргаажсэн 1 сард гаргаж ирсэн таамагтай адилхан одоо яг 100% билээд явна гэх юм бол шүү дээ тий иймэрхүү хөдөлгөөнөөр энэ бүс рүү орж ирсний дараагаар илүү конфирмашнтай болгож харах гэдэг нэлээд жоохон урт хугацааны таамаг гаргаж байгаа гэсэн үг л дээ. За нэг иймэрхүү таамаг бол байна. За арай илүү жижиг цаг дээр энэ дээр одооныхоо хөдөлгөөн дээр хөдөллээ. Хараад үз тий. За энэ чинь гэдэг юм доллар индекс гэд фьючерсийн ханшин дээр харчвал зүгээр байгаа. За яг одоогийн энэ хөдөлгөөн маань өөрөө бас нэг 4 сараас хойшоо үүсгэж байгаа юм. Өөрөөс нэг иймэрхүү value area үүсгэж явж байна та гэж харагдаж болохоор саяны баг зэргийн өсөлт эргээд унж байгаа уналт нь өөрөө энэ value area-гийн таазнаас эргээд таац руугаа тэмүүлээд буцаад энэ бүс дээр иймэрхүү хамгийн одоо өндөр волюмтай арилжаалагдж байгаа бүсийн хоорон дотроо эргээд одоо ороод ирсэн үлдсэн байгаа гэсэн үг. За мэдээж Dow-ийн онолоороо давхар аваад үзэх юм бол хэрвээ нөгөө таамаглаад байгаа баг дунд хугацааны за магадгүй бүр цаашаага үргэлжлээд өсөөд явна гэх юм бол за тий энэ бүсээ илүү сэтэлж гарч ирээд буцаж pullback хийгээд ийм хөдөлгөөнүүд. За нөгөө нэг тааз бол энэ хавцаа байгаа. Энэ хөдөлгөөн гарахыг бол үгүйсэхгүй гэж хараад байгаа. Энэ өөрөө lower high дээрээсээ уналтын трендтэй байгаа. Үргэлжлүүлж энэ чинээс унах уу өсөх үү гэдгийг бид мэдээж 100% тааж мэдэх боломж байхгүй. Ямарсан доллар индекс маань нэг иймэрхүү хөдөлгөөний хооронд бол ингээд арилжаалагдж байгаа гэсэн үг. За тэгэхээр магадгүй ханш маань үргэлжлүүлээд өсөж бай, унах ч бай. Ямарсан нэг энэ хоёр бүсүүдээс илүү техник шинжилгээний сигналууд илүү өгөөд явах юм болов гэдэг онцгой бол гарч ирж байна гэсэн үг. Илүү энэ бүсээс нэг тийшээгээ сэтэлчиж дараагийн хөдөлгөөн рүү орж ирэх иймэрхүү шинжилгээ гаргаж байна. За тэгээд үргэлжлүүлээд алт руу оръё та тий. За алтан дээр ч нэг олон юм яриад авах шаардлагагүй байгаа юм дөө тий. Амжилттай өсөлтийг хүсэж гин өдөр тутамд 7 хоног тутамд all time ханшуудыг хийж байна. За энэ оны хувьд бол мөн ялгаагүй дунд хэсгээс 4 сараас хойшоо энэ value area иймэрхүү бүс дээр арилжаалагдж байгаа. Тэгээд тэр чигтээ үүнээс хойшоогоо за одоо саяны all time ханшин дээр бол 27% өсөлтийг гаргасан гэж харагдаж байна тий. За энэ дээр чинь futures дээр нь чарт харчвал илүү дахин багах юм болоо. За энэ нэг өсөлтийг за яаж нэг иймэрхүү сэрээ зураад трендийн сэрээ мань очиж модель байна шүү дээ. Арай нэг трендийн налууг барьж болж байгаа ганц сэрээ маань иймэрхүү байдлаар зурагдчихсан. За гайгүй цэвэрхэн зурх гадрал татах юм заяа. Bear with me гэдэг шиг. За хончнээс навч авчил та. Тэр иймэрхүү налуу. Доотлынхоо сэрээний доотлын налууд контакт median line-тай нэлээд контакттай явсан. За эргээд median line бол бас боломжийн ажиллаж байгаа. Саяны уналт бол бас эргээд энэ median line дээрээс эргээд хэсэг үзэл үзүүлж байгаа. Иймэрхүү зурагтай байна. За энэ чи бас энэ налууг сэтэлчээд буцаад pullback 2 удаа. За эргээд энэ чи уналтын дунд үүсгэж байгаа order block нь хүртэл за тий уналтын дунд buying volume-од орж ирж байгаа бүсэнд хүртэл өөрөө энэ налуутай нэлээд контактлсан учраас энэ налуу бол нэлээд боломжийн байна уу гэж харагдах гэдэг. За мэдээж одоо тэгээд яг энэ сэрэндээ тулгуурлаад одоохондоо шийдвэр гаргах маш төвөгтэй байгаа. За илүү жижиг цаг руу оруулаад харсан зүгээр л та. За ерөнхийдөө бас нэг юм нэмж хэлэхэд өссөн юм ундаг, унсан юм өсдөг гэдэг шиг энэ галзуу өсөлт бол хэзээ нэгэн цагт бас тодорхой хэмжээний магадгүй консультейшн хөдөлгөөн хажуугийн өөрийнхөө value одоо area
бүтээх, үн цэнэ олох, тогтворжих юм хөдөлгөөнүүд бол хэзээ нэгэн гарч ирж таараа хизээвэ гэдэг нь маш чухал байгаа байна тийм. Тэгэхээр нөгөө энэ тренд бас дуусах үе байдаг шүү. Тэр дуусах үед нь трендээ бас хэдий дуусгар болж байна гэдэг одоо техник шинжилгээнээс бас сигналуудыг сайжих хэрэгтэй гэсэн. За арай илүү жижиг цаг дээр хэвлээ. Харъя л да. За энэ уналтын дунд үүсгэж байгаа энэ чи лактейшн үргэлжлээд унсан энэ бүсийг магадгүй маргааш за нэгд өдөр буюу өнөөдөр юм байна л те сэтэлж гарч ийж дараагийн бүс рүү өсөж гарч ирнэ. За үгүй бол энэ чинээс бас эсэргүүцэл аваад эргэж унах магадлал байгаа гэдгийг бас санах хэрэгтэй, харж явах хэрэгтэй гэсэн үг. За түрүү нэг цаг дээр бас нэг кью харагдсан. За түрүүний нэг юм дээр ярьж байгаа. Энэ уналтын үед buying volume орж ирж байгаа. Энэ order block бол нэлийн юутай мэдээлэх болоо гэж бодож чинь энэ өсөлт эргээд өсөлт нь энэ бүсээсээ илүү одоо price action нууж эсэргүүцэл үзүүлэх магадлалтай. Энэ үнэхээр хажуугийн хөдөлгөөн рүү шилжих үү, өсөлт ингээд дуусгах болох уугүй юу гэдгийг үргэлжилж өсөх үүгүй юу гэдгийг энэ бүс дээрээс нэлээд мэдээлэл авах боломжтой гэсэн. За өсөлтийг бол тэгэхээр юу гэж ярих гэдэг нь нөхөр энэ өсөлт үргэлжлээд маргааш эх 7 хоногт үргэлжлээд өсөх юм бол эхний очих бүс маань энэ хоёрын хооронд гэж ярил илүү зүг бах. Бид яг нэг ин зураас зурчаад бас яг энэ дарагдан дээрээс иргэнэ гэж ярих нь бас хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ бүсээс л эргэж уналтыг харуул илүү тохиромжтой болно. За тэгээд энийгээ сэтгэлээд гараа явуучих юм бол за тэгээд мэдгүй дараагийн одоо all time high руу ингээд гараа явахыг ч үгүйсэхгүй. Одоо алтан дээр бол бүр ингээд супер тамаг гаргаад хахад бол том хэцүү байгаад байна. За эргээд энэ өсөлт маань өөрөө бас хаана өсөлтийн дунд шортуудын захиалгууд энэ чи үлдчих шиг байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд ирэх нэгтгэхэд энэ хоёрын хооронд илүү арилжаанууд хийгдэх үү, ингээд тогтворчих уу гэдэг нэлээд том асуултын тэмдэг орж ирж байгаа гэсэн. Энэ хоёр бүсийг илүү эх 7 хоногт анзаарах гэдэг байна гэсэн. За тэгээд энэ чинь 4 цаг дээр бас энэ өсөлтийн дунд өөрөө хэрвээ маш сайн бас эргээд анзаарах юм бол өсөлтийн дунд үүссэн нэлээд том шортын эсэргүүцлүүд орж ирж байгаа энэ order block маань эргэж price нь энэ рүү ирж pullback хийж байгаа. Тэгэхээр үргэлжлээд өсөх үү, унах уу гэдгийг бид нар мэдэхгүй боловч ямар ч хэлсэн саяны энэ яригадаад байгаа хоёр бүсийн хооронд price action-ууд гарч бид арилжаач бид нар шийдвэрээ гарах боломжтой бүсүүд нь энэ хоёрын хооронд байна уу та гэж харах гэдэг. За энэ блокийн дээдлийн таазал бол 14332 за энэ нөгөө futures CFD2-ийн чартны өнийн дүнгийн ялгаа жоохон бага зэрэг байдаг шүү. Үндсэндээ зүгээр техник шинжилгээнийхээ энэ чарт гэдэг байдлаас нь харахгүй бол яг энэ үн ярьчихаар энэ чинь зөрүүтэй шүү. За тэгээд миний хувьд илүү ханшийн тогтвортой байдал консультейшн хөдөлгөөн гаргах үн цэнэ олсон бүс бий болсны дараа арилжааны шийдвэр гаргаж илүү арилжаанд оролцдог учраас яг ийм ямар нэгэн бүтэц байхгүй тийм одоо та харалтаа юм энд ер нь тодорхойлоод энэ чинээс оролт хийчихье гэсэн бүсүүд одоо яг тийм хашиг тодорхойлж байгаа ингээд за ядаж ядаглаад энэ шиг тийм хоёр тишийг арилжаалагдаж байгаа ийм бүс огтоосоо байхгүй байгаа учраас миний хувьд бол эх 7 хоногт нэлээд анзаарна саяны хоёр бүсээ дэвш доошоо өсөж унталтан дээр нь анзаарна. Иймэрхүүл таамаг байна. Мэдээж эх 7 хоногоос ханш маань нэлээд докторчоод хэрвээ үнэхээр саяны миний яриад байгаа таамагуд ингээд илүү хоёр тишээгээ тийм ийм одоо бүтэц үүсэж чадах юм бол илүү арилжаануудыг идэвхтэй хийгээд явна гэсэн үг. За саяны жишээг би нэг жишээгээр тайлбарлаж түрүүн насандаа тийм ийм гэсэн үг. Энэ илүү ойлгомжтой байдаг. Тэр тусмаа одоо энэ мөнгөний бодлогын хүү, геополитикийн асуудлууд тэ алтны ханшиг магадгүй том эдийн засгийн уналтууд 17 оны тэр бондын өгөөжийн инверт хийгдсэн тэр сигнал үнэхээр байгаад цаана эдийн засгийн уналт ирээдүйд болох гэж байгаа бол ягаад улс орнууд төв банкуд маш эрчимтэйгээр стил алтан дээр деманд үүсгээд худалдан авалтуудыг зузаатгах байгаа гэдэг асуудлууд гэх мэтчлэнгээр алтны одоо үнийн ханшинд нөлөөлөд галзуу амжигтай өсөлтийг бол хийгээд явж байна. Одоо энийг хаанаас нь унаж хизээнээсээ өснө гэдгийг бол таамаглаж хэлээд маш төвөгтэй болсон гэсэн үг. Энэ өсөлтөнд дунд байгаад байгаа энэ бүсүүд рүү магадгүй value area нэрийдэд нэг иймэрхүү томсоод явахыг ч үгүйсэхгүй. За энэ уналтаас өмнө daily 4 цагийн чартанд харах юм бол уналтаас өмнө үлдсэн buy ордрууд энэ хоёрын хооронд ч гэх юм уу. Иймэрхүү зүгээр төсөөлөл байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд харцгаая. Би бол day trade хийдэг. Хэдийгээр том зураг дээр одоо чартан дээр тайлбарлаж байгаа ч гэсэн өдрийн арилжаануудыг хийх боломжууд бол жижиг цагууд дээр мэдээж гараа явж байгаа.
Гэхдээ бас зах зээл маань одоо яг арилжиж байгаа бүтээгдэхүүн маань яг төлөвтэй байна, чиг хандлагатай байна, ямар зүйл төгслөд байдаг үлээ гэдгийг ингээд эргээд бас хараад анализ хийж явах нь илүү зүгээр шүү. Зарим үед арилжаа хийх гэж яарах гэхээс илүүтэйгээр төвчээртэй хүлээж чадах чадвар нь өөрөө арилжаачны бас эрсдлийг багасгах идэг. Бидний бас суралцах хэрэгтэй чадваруудын нэг шүү дээ, тэ. За тэгээд алтыг ямар ч юм дараагийн вебинаруудаар ямар хаттай болох уу хараад явцгаая та. За дараагаар нь Америк нэгдсэн улсын хувьцааны зах зээлийн индексүүд буюу S&P 500 Nasdaq 100 хэдүүлээ харцгаая. За ерөнхий техник шинжилгээ харах юм бол нэг иймэрхүү чаналаа дэшегээ өсөд явж байгаа. За энэ дэр бас техник шинжилгээ арилжааны төлөвлөгөө ярихаас өмнө бас нэг анхаарал унштай нэг хоёр мэдээлэл бол байгаад байгаа. Нэгдүгээр earning season буюу өнгөрсөн 7 хоногт банкуудын санхүүгийн тайлан гарч ирснээр яг энэ санхүүгийн тайлны улирал ихсэн гэсэн үг. Тэр хугацаанд бол босон гэсэн үг. За энэ дэр яагаадах юм. Энд очих штэ. За энэ Nomad Traders маань School гэдэг платформ руу бас нүүсэн байгаа шүү. За энэний мэдээллийг би магадгүй энэ видеоны төгсгөлөөр завдахгүй өгнө 2-7 хоногт өгнө. Гоё юм хийгээд явж байгаа шүү. За энэ 7 хоногт юун дээр анхаарах вэ гэхээр за Netflix болон Tesla-гийн санхүүгийн тайлан 21, 22-нд болох юм байна. Анхаарах гол чухал. Яагаад чухал гэж яриад байна вэ гэхээр яг энэ индексүүд дээрээ маш том хувийг эзэлэх хүнтэй компаниуд учраас яаж байгаа. За тэрний дараагийн 7 хоногт тэрний дараагийн 7 хоногт одоо нөгөө саний яриад том эзэлэх хүнтэй байдаг компаниуд Meta буюу одоо хүчнэр Facebook те Microsoft компани, за Amazon, Apple гэдэг Magnificent 7 гэдэг маш том 7 компани юунууд маш чухал байгаа гэдэг санхүүгийн тайлангууд. За энэ дээр Nvidia нэмэгдэж байгаа бах. За тэгэхээр энэ том компаниудын санхүүгийн тайлан ирэх 2-7 хоногийн хугацаанд гарах нь шүү. Энэ маань яагаад би яриад байна гэхээр зах зээл бас нэлээд volatile хөдөлгөөнүүдийг оруулж ирдэг. За тэр тусмаа сүүлийн технологийн компаниуд AI-ийн ван буюу AI хурж байгаа хөрөнгө оруулалт хийж байгаа энэ компаниудын зөвхөн санхүүгийн тайлан гарахаас гадна цаашдаа юунд хөрөнгө оруулалт хийж яаж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа энэ бас тодорхой яриануудыг гаргадаг том компаниуд явах. Тэгэхээр энэ эдгээр мэдээллүүдээс хамаарат бас зах зээл дээр нэлээд өсөлт туналт за хурц хөдөлгөөнөд гарч ирдэг гэсэн үг шүү. За техник шинжилгээ за нэг иймэрхүү юугаар юу гэдэг лээ одоо сувгаар дэшегээ чаналаар дэшегээ өсөж байгаа. За энэ маань өөрөө эн чи хүмүүс эзэлсэн бас бүтцийг дэшегээ сэтлээд гараа явсан эргэж ирээд энийг шалгасан. За энэ уналт түрүүн бас нэг сөрөг мэдээ нь юу вэ гэхээр энэ уналтын шалтгааныг тайлбарлах гэдэг. ES буюу S&P 500 за NQ буюу Nasdaq 100 эдгээр бүгдээрээ тийм националын индексүүд маш хүчтэй уналтыг 2-7 хоногийн өмнөх 5 дахь өдрөөр бол унагсан. За энэ дээр юу болсон бэ гэхээр хятадын засгийн газраас үндсэндээ байгалийн одоо газрын ховор гэж ярьдаг. Эннийхээ экспортын хууль дүрм журмуудыг жоохон чангатгсан. За манай бүтээгдэхүүнийг гаргаж байгаа бүтээгдэхүүнээ хүртэл ямар нэгэн байдлаар ашиглах гэж байгаа болвол тэрийг юунд зориулж ашиглах гэж байгаа, яах гэж байгаа, ийх гэж байгаа гэдэг мэдээллүүдийг авах цаашлаад тусгай зөвшөөрөл. За тэгээ хэрвээ military зэрэг зэвсгийн юунд ашиглах гэж байгаа бол бүр тэрийг хориглосон. Гэх мэтчлэн иймэрхүү мэдээг тухайн 7 хоногт гаргасан. Тэгсэн чинь яг 5 дахь өдөр нь Donald F. Trump нөгөө манай галзуу ерөнхийлөгч манай гэдэг шүү дээ. Одоо Америкийн зах зээл дээр холбогдлолтой арилжаа хийж байгаа болохоор одоо манай ерөнхийлөгч болчихсон л дээ гэхгүй. Одоо жоок шүү. Юу гэж хариу барьсан бэ гэхээр өөрийнхөө True Social Network гэдэг платформ дээрээ за хятадууд бол давж ийн тэ үндсэндээ хэрвээ тэгэх юм бол одоо бид хятад дээр 100% тарифыг 11 сарын 1-ээс өмнө одоо тэр хятадаас орж ирж байгаа бүхэл бүтээгдэхүүнүүд тэр гэж байгаа одоо 100% тарифыг ногдуулна гэсэн юм хуулийн багц хуулийг одоо гаргаж санал тавина, гаргаж ирнэ гэсэн нэг иймэрхүү юмыг бол жиргсэн. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт буюу нэгтгэд яагаад эргээд буцаад бас өссөн бэ гэхээр энэ хурц яриа арай илүү өнгө аясан, арай илүү намжаад Трамп юу гэж ярьсан бэ гэхээр энэ 10 сарын төгсгөлөөр одоо энэ 20 хэднэр бахада өмнөд Солонгост нэг уулзалт байгаа юм байлээ. Тэр үеэрээ Ши Жинпин, Трамп хоёр уулзсан. Тэгэхээр уулзалт бас ойрхон болох гэж байгаа болохоор тэгж ярьсан уу юу ямар ч гэсэн өнгө аяс бол зөөлрөөд эргээд бид нэр ярилцах хүсэлтэй байгаа.
Энэ заавал тий одоо хятадтай бид нар заавал дарамтлах гэдэг юм биш, килих гэдэг юм биш. Энийг ярилцаа шийдэх болно гэсэн нэг иймэрхүү өнгө аяс орж ирсний дараагаар за энэ зах зээл маань эргээд нэгдэх өдрөөс авахгүй болоод өсөөд ямарсан үргэлжлүүлээд унчаагүй илүү доктортой байдал руугаа шилжсэн. Өнгөрсөн 7 хоногийн хувьд бол яг тиймэрхүү юм доктортой хөдөлгөөнийг илүү хадгалж ярилцаалагдлаа. За энэ дээр хэдүүлээ эх 7 хоногт яах боломжтой юм баг зэргийн хамгуудыг гаргаад бас арилжааны төлөвлөгөөнүүдийг урьдчилаад гаргая тийм ээ. За safety-гийнхаа юм дээр хийчихв. Тэгвэл энэ дээр нэг юм оруулах гэдэг байгаагүй л. За ямарсан энэ доктортой хөдөлгөөн маань за 30 минут руу илүү урчтав. Гэт орцох юм бол за value area гэж яриад байгаа тийм өөрийнхөө үнцнийг олж байгаа area маань үндсэндээ нэг иймэрхүү шалтай өнгөрсөн 7 хоногийн хувьд шүү дээ. Өнгөрсөн 7 хоногийн хувьд гэж ярьж байгаа шүү. Нэг иймэрхүү шалт таацтай хөдөлгөөнийг илүү волюмтойгоор арилжаалагдаж энэ бүтцийг бол үүсгэж байгаа тийм контактууд энэ бас анзаарж байгаа бах тийм эргээд pullback price action сэтэрсэн ч гэсэн буцаж орж ирээ pullback эргээд ийшээгээ дан. За энэ бүсүүд дээр хүчтэй волюмтойгоор эсрэг үүсэлт дэмжлэгийн бүсүүд үүссэн байна гэж харж болохоор байна. За саяны earning season ярьсантай холбогдуулаад тэр зас маань Nasdaq хэрвээ технологийн компаниудын санхүүгийн тайлангууд магадгүй сайн гараад за хөрөг оруулагчтай ихтгэл үнэмшил илүү орж ирэх юм бол мэдээж эх 2-7 хоногуудын хувьд бол өсөөд явах магадлалтай. Тэгэхээр энэ өсүүдийг яг тодорхойлж өгөх хэрвээ өсөөд энэ дээшээс эхлээд хүчтэй хөдөлгөөн гарч чадах юм бол эргээд pullback-наас нь бид нар энэ бүсээс дэмжлэг авах энэ зүй тогтол дээр тулгуурлаад лонг ярилцлага төлөвлөж болж байгаа. За мэдээж all time high ханш бол нэг тийм холгүй байгаа. Ахаад супер AI-ийн төслүүд яригадаад ингээд дахиад шинэ all time харах уугүй юу гэдэг боломжийн талаар ярих юм бол магадгүй яг энэ earning season-тэй холбогдуулаад яригдах бах. За түрүүний тэр нэг газрын ховор гэж яриад байгаа нь тэр хятад улс маань өөрөө энэ газрын ховрын нийлүүлэлтийн дэлхийн зах зээлийн 90%-ийг нь батцсан тийм газар байт юм билээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн нь өөрөө түүхийд нь өөрөө энэ технологийн компаниудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд за тий утас, компьютер, чип, за цаашлаад тэр пуужин гэх мэтчлэн юмнууд маш их одоо тий тэр соронз гэдэг бүтээгдэхүүнүүд маш ихээр одоо ашиглагддаг. Тийм ч учраас энэний нөлөөгөөр унсан. Хэрвээ энэ саяны яриа бас намжаад зөөлрөх за магадгүй санхүүгийн тайлангууд гайгүй боломжийн ингээ гараад эхлэх юм бол потенциалынхаа хувьд ярьж авч үзэх юм бол all time high хийх, за all time high руугаа тэмүүлэх энэ хөдөлгөөнүүдийг дараагийн 2-7 хоногт гаргаж болцсохгүй байна. Гэхдээ эргээд саяны яриад байгаа эсрэг магадлал явах юм бол мэдээж онолтын болгоомж гэсэн бид нар харж болохоор байна тийм үү. За магадгүй confirmation-тэй арилжаануудны чинээс явах бах. За энэ дээдлийнхаа таацнаас бас шорт арилжаануудыг мэдээж маргаашийн нэгтгэхийн маркет нэгтсний дараагаар Нью-Йоркийн хөдөлгөөнүүд ямархуу орчхоос хамаарад арилжаанууд бол төлөвлөгдөж болохоор байгаа юм. За арай илүү 15 минутаар орлоо. За энд нэг зүгээр нэг иймэрхүү хөдөлгөөн гарч магадгүй гэж зүгээр таамаглаж байгаа шүү. Хэрвээ энэ дэшээ өсөж явж чадахгүй бол энэ ханшийг за магадгүй доотлын жижигхэн өссөн ордер блокоос орж ирээд ингээд өсөж чадахгүй бол буцаад унах юм бол энэнийхэн pullback-наас энэ чинээс нэгдэх 2 дахь өдрүүдийн хувьд жижиг day intraday ярилцаанууд хийж болохоор илүү swing ярилцаануудыг энэ бүсийг доошоогоо сэтлээд буцаж ирж pullback-наас нь гаргах иймэрхүү ярилцааны төлөвлөгөөнүүд бол харагдаад байна. За энэ дээр хэдүүлээ бас ингээд нэг волюм татаад өөрөө хүчтэй волюм нь бүсүүд нь Nasdaq бас нэг жоохон үйл хэлэг өөрөө 500 дээр бас хэдүүл яг нэг зураг харагдав. За яг л энэнийхээ шалгаар өмнө нь бас арай нэг докторч жисэн дэмжлэг авч исэн бүсүүдийн ч бас анзаарэгдэж байгаа бох тийм. За энэ хоёрын хооронд энийг дэшээ сэтэлүүл all time high руу ханш руу тэмүүлэх үү, бүр шинэ all time high тогтоох уу, тогтоочод буцаж унаж орж ирэх үү гэдгийг харцгаая. Earning season-ы үеэр бол индексийн хөдөлгөөнүүд маш хурц болчдөг. Яг л энэ уналтайгаа өсөөл унаал нэлээд нэг араг яс шиг бүтцтэй гэх юм уу те. Яг нэг тийм бүдүүн махан юу байхгүй. Яг ингээл ерөөсөө зураасан хүчтэй өсөлт хүчтэй уналтууд ороод ирдэг. Тэгэхээр we'll see эх 7 хоногт харцгаая. 500 дээр гэсэн мөн ялгаагүй дээ. Мэдлэн бааз. Гэсгээл харж ялт те. За 500 дээр илүү волюм өндөртэй байгаа таацсан дээр илүү ирчихсэн гэж харагдав.
энэ үед хамгийн их волюмтай байж тараад ирж тээ мэдээж энэ чинь ярилцлагцсан волюмод нэмэгдэж байгаа энэ үеийнх нь ороод ирж байгаа. Энэ дээдлийнх бол ингээд тусдаа value арай болоод тусцсан. Энийг дээшээгээ сэтлээд ингэж ядах юм бол энэ дээшээгээ илүү арилжаалагдана. Үгүй бол энэ дотор арилжаалагдана. За нэг бол энийгээ доошоо өсөлтөй гарах юм бол илүү ахаач доошоо явах боломжтой. Маркетинг талаар бүх одоо маркетинг талаар л ярьж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд саяны уналтууд дахиад 500 гэсэн ялгаа авахгүй. Энэ үеийн дээшээ сэтлэг гараад явж байгаа хөдөлгөөн рүүгээ буцаж ирж pullback хийж өстой нэг дутуу захиалга биелүүлж байгаа гэж байгаатай адилхан хөдөлгөөнүүдийг бол гаргасан байгаа анзаарагдаад байна. За тэгэхээр хэдүүлээ түрүүний 1 цагийн channel маань ажиллаж байна. Дээшээгээ өсөж байгаа өсөлтийн тренд маань үргэлжлэх үү? Магадгүй энэ channel хизээ нэгэн цагт тренд хизээ нэгэн цагт дуусна. Тэр үеийн одоо орж ирэх үү гэдгийг эх 2-7 хоногийн хугацаанд харах нь за түрүүний яригадаад байгаа бүстэй энэ channel-ыг бас хүчтэй сэтэлж чадах юм бол магадгүй хүчтэй хөндлөлтүүд орж ирэхийг үгүйсэхгүй гэдгийг бас хараад авах хэрэгтэй. Өсөлтийн эхний байдлаар бол бид өсөлтийн трендийн хувьд бол дандаа buy order-уудын нөлөөлнүүд гаргаа явж байгаа нь хамгийн зүгээр байгаа гэдэг дунд цагийн болон swing арилжаачдын хувьд тийм. Intraday бол тэр жижиг хөдөлгөөнүүд тэр жижиг цагийнхаа шинжилгээг хийгээд оролт гаралтад уналт өсөлтийн аль ч үед бол short buy-удаа хийгээд богинохон хөдөлгөөнүүдийг тэр илүү хамгаалж арилжаа гэдэг учраас бол боломжууд бол зөндөө гарч ирэх бах. Гэхдээ энэ үү гэдгийг бид нар бараг 7 хоногт харах нэ. Энэ системчлэг авцсан. Энийг сэтлээд дандаа ингээд үргэлжлээ шинэ хай тогтоож явах уу? Эсвэл энэ маань өөрөө энэ хүчтэй өсөлтийн consolidation хөдөлгөөн рүү орж ирээд тэ магадгүй бүр хүчтэй унах гэхээс илүүтэйгээр энийгээ сэтэлчээд дахиад эргээд энэ чинээс өсөж явах иймэрхүү үеч зүйл тогтолцол гардаг. Энэ бол одоохондоо дов эвтжээгүй байна. Сүүлд үсгсэн higher high, lower high энэ чи байгаа. Энэ higher high одоо гэдгийг энийг довын онолч нь өөрөө бас магадлалын юутай шүү дээ тийм. Тэгэхээр ингэж явж байгаад энд энийг эвдсэн чи одоо доош л унаг хараа байжсэн чинь нөхөр энэ доотлыг эвдэхгүйгээр за эвдсэн ч гэсэн ахаад эн чи үсгсэн ч гэсэн ирээдүйд эн чинь жижиг цагийнхаа доовыг эвдээд дээшээгээ хөдөлгөөн рүү бас ингээ үргэлжлээ явчихдаг. Тэр доовынхоо онол дээр таамаг гаргахтаа хүртэл зөвхөн нэг тийшээгээ 100% харах гэхээс илүүтэйгээр тэгж өөрөө тархины одоо бодлыг блоклохгүйгээр дандаа хоёр талын төлөвлөгөөнүүд гаргаад явж явах нь илүү зүйтэй шүү. Илүү нөгөөдөд байгаа маркетинг өгөгдөж байгаа мэдээллүүд дээр 7 хоног тутамдаа өдөр тутамдаа шинжилгээний анализуудаа хийгээд гаргаа явах нь зүйтэй. За биткойн дээр техник шинжилгээ хийгээд арилжааныхаа төлөвлөгөөг хуваалцахаас өмнө бид хоёрыг School гэдэг платформын талаар гяст танилцуулах гэж заяа. Намаа Traders Club-ийн хувьд бол энэ School гэдэг платформ руу орсон. Линкийг бид орон тавьчихна. Хэрвээ та линкэн дээр дараад ороод ирэх юм бол гадна талаасаа бол нэг иймэрхүү байдлаар харагдана. За энэ дээр бол зураг бичлэмжлэг оруулж болтын билээ. За би яг энэ тусгай яг дотор нь илүү нарийн юу болж байгааг тайлбарлах видеог бол энэ чинь оруулж. Гэхдээ нэгэнтээ одоо маркет watch хийж байгаа юм чинь эхлээд та бас мэдээлэл хүргэе гэдэг байдлаар ярьж байгаа шүү. За тэгээд энэ хэсэг дээр бол би нэг сүүлд татсан сүүлийн таталтуудынхаа proof-ийг ингээд оруулчихсан байгаа. За тэгээд ерөнхийдөө дотор юу болж байгаа богинохон тайлбарлах юм бол энэ чинь текст хэлбэрээр ч бүр байж байгаа. За хэрвээ School гэдэг платформ ямар платформ юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа бол за сүүлийн үед за Togo-гийн 1% Etherbat-ийн хөрөнгө оруулалт хийх юмуд бол дандаа энэ платформуд дээр явдаг. Ер нь их дайггүй яг энэ community club үүсгэхэд нэлийн боломж ятайхан тийм функцтэй платформ учраас бид энийг сонгоод нүүдлээ бол хийсэн. Discord бас ерөнхийдөө нүүсэн баг шүү. За энэ дотор юу болж байна вэ гэхээр за эхний хэсгээр нь бол community хэсэг гэдээ байж байгаа. За community хэсэг. За энэ дээр бол ерөнхийдөө бид нэр яг мемберүүдтэйгээ харилцдаг, мэдээлэл өгдөг энэ хэсэг маань бол байх юм билээ. За яг ингэ ороод ирэх юм бол мэдээж дотор ямар дэг журамтай дагаж мөрдөх дүрэн байна вэ гэдгийг бол танилцуулсан байгаа. За general discussion хэсгээр бол орж ирсэн бүх мемберүүд маань хоорондоо хуваалцмаар арилжааны төлөвлөгөө асуумаар мэдээлэл гэдэг юм бүх зүйлүүдийг яг нэг social network ашиглаж байгаа юм шиг ингээд пост зураг байдлаар бол ингээд оруулаад явчихсан билээ нэг хайтайхан. Тэгээ би бинтэйгээ хоорондоо юм харилцдаг хэсэг үндсэндээ нөхцөлөж чаддаг юм да. За бидний зүгээс юу хийж байна вэ гэхээр 7 хоног болгон 2 удаа live webinar session-ыг бол оруулж байгаа. Энэ маань өөрөө яг энэ хэсэг дээр бичигдээд архивлагдаад за өнөөдөр миний хийж байгаа market watch гэсэн юм чинь бичигдээд оруулчихна. За бичээд оруулж байгаа шалтгаан нь юу гэхээр за
энэ зах зээлийг суралцаад суралцахад бас нөгөө цаг хугацаа гэдэг маш их хүндрэлтэй. Яг заасан цагт орж ирч чадахгүй завгүй байх юм бол та хүссэн үедээ орж ирж бичлэгээ ухраагаад сонсчихно гэсэн үг. За, trading in plans and ideas гэдэг юу гэж байна вэ гэхээр за тухайн өдөрт тухайн 7 хоногт ямар арилжааны боломж гарч ийн, арилжааны идеанууд, төлөвлөгөөнүүд цаашлаад бидний зүгээс яг орсон оролтууд, гаралтууд яагаад орж байгаа, яагаад гарч байгаа гэдэг тайлбаруудтай зураг болон видео хэлбэрээр ингээд ороод бас архивлагдаад явж байгаа. Энэ ч бас ганцхан сигнал авах байдал гэхээсээ илүүтэйгээр яагаад орж байгаа, яагаад гарч байгаа, яагаад энэ шийдвэрийг гаргав гэдэг илүү educational бас яг энэ зах зээл дээр суралцж байгаа залуучууд одоо суралцах байдлаас нь тий илүү ойлгох байдлаас нь илүү түхэн болох үүднээс энэ зүйл байна. За тэгээ монголчууд бидний хувьд бол алтан дээр маш их арилжаа хийдэг. Алтан дээр тусдаа stay index forex-ийн хослолууд цаашлаад мемберүүд нэмэгдээд ирэхийн цаг та нар ямар арилжааг юун дээр их арилжаа хийж чинь, ямар бүтээгдэхүүн дээр арилжаа хийж чинь гэдгээс чинь хамаарат ингээд нэмэгдээд өргөжөөд явчихна. За тэгээ мэдээж нөгөө цаг завгүй энэ зах зээл дээр болж байгаа ямар мэдээллүүд бас болж ийн вэ гэдгийг уншиж чадахгүй, ойлгож чадахгүй, за тэрэнд цаг хугацаа зарцуулж чадахгүй байх юм бол бидний зүгээс за тухайн 7 хоногтоо ямар мэдээллүүдийг анхаарч явах хэрэгтэй гэдэг мэдээллүүдийн тоймуудыг бас ингэж бичээд оруулаад явж байгаа гэсэн үг шүү. За community гэсэн үг бол үндсэндээ нэг юм. За цаашлах юм бол classroom гэдэг байгаа. За classroom дээр зөвхөн одоо идэвхтэй арилжаа хийж байгаа гэхээс илүүтэйгээр бас суралцж байгаа залуучуудад яг их хэлээрээ монгол хэл дээр унших материалуудыг оруулж өгсөн байгаа. За нэг хоёр хэсэгт хуваасан байгаа. Trading 101, Traders Mindset гэх тийм. За яг энэ 101 хэсэгт бол ерөнхийдөө энэ зах зээлийн ойлголтуудын талаар за энэ ойлголт гэхээр зүгээр нэг энгийн pips гэж юу юм уу гэдэг сэдвүүд бол бас биш те. Яг энэ арилжааны мэргэжлийн арилжаачин болох замналт чинь хэрэг болох үүднээс илүү юу хийх ёстой юм, ямар ойлголтуудыг яаж хүлээж авсан байх ёстой вэ гэх мэтчлэн эдгээр сэдвүүдээр богдхон унших сэдвүүдийг ингээд унших материал, суралцах материал болоход оруулчихсан байна. За одоо жишээлбэл traders mindset гэх юм бол тийм сэтгэл зүйн талаас за та арилжаачин болохын тулд ямар чадварыг бас өөртөө суулгасан байх ёстой, арилжааны тэмдэглэлийг яаж хөтлөх юм, арилжаачин болохын тулд тийм бидний ямар алдаанууд гаргаад идэх юм гэх мэтчлэн. За энэ одоогийн байдлаар одоогийн байгаа материалууд дээр улам 7 хоног болгон 1-2 юм унших материалууд, видео хичээлүүд бас нэмэгдээд явна. Одоохондоо бол энэ чинь бүр хангалттай унших материалууд орчихсон байгаа гэж бодоод байна. За тэгээд яг ингээ календар хэсэг харагдан дөрөвний хэлсэнчлэн 7 хоногт 2 удаа 2 дахь 4 дахь өдрүүдээр яг энэ лайв вебинар сешн орж байгаа. 2 дахь өдөр нь бол би өөрөө ороод явна. За ойролцоогоор энэ маань 2-оос 2 цаг 30 минутын хооронд бол болоод явж байгаа. Энэ дээр юу яригддаг вэ гэхээр тухайн өдрийн тухайн суурь мэдээний апдейтууд, техник шинжилгээнүүд, арилжааны төлөвлөгөөнүүд. За тэгээд яг тухайн үед арилжааны төлөвлөгөө гаргаад арилжааны нөхцөл бүрдээд ямар арилжаа хийх боломж биднэрт байна вэ гэдгийг ярилцаад үнэхээр нөхцөл бүрдэх юм бол хамтдаа бас арилжаа хийгээд явна гэсэн. За залгуулад яг суралцагч нараас мань орж ирж байгаа мемберүүдээс ямар арилжаа хийгдсэн. За тэрэн дээрээ зураг хөргөө оруулаад тэрэн дээрээ шууд зөвлөгөө авч болно гэсэн Q&A session явдаг. Илүү менторинг хийгээд явна гэсэн үг. Асуух мэдгүй чадахгүй байгаа асуултуудынхаа хариултыг энэ хэсэгтээ бас авч болно гэсэн. За дөрөвдүгээр өдрийн хувьд бол Игам. За Игам бол та эдичнээ одоо таньдаг болсон байх. Swing Trader Discord group дээр бол төрөө Игам хоёр маань бол бараг 2 жилийн хугацаанд яг энэ Market Watch арилжааны төлөвлөгөөнүүдээ бас хуваалцаад YouTube дээр одоо бичлэгүүдээ оруулаад явж исэн энэ залуу маань бол байгаа. Миний одоо хамгийн анхны гарын шоу гэж нэрлэгдэх хүн байгаа да. За тэгээд яг энэ Market Watch-уудыг бүтэн сайн өдрийн орой, за нэгд өдрийн өглөө, магадгүй нэгд өдрийн өглөө энэ цаг үеүүдээр тухайн өмнөх 7 хоногуудын апдейт, суурь мэдээ, техник шинжилгээ, mid swing төрлийн арилжааны төлөвлөгөөнүүд гэх мэтчлэн яг энэ Market Watch session маань бичигдээд энэ бол лайваар орохгүй бичигдээд видео болоод энэ дотор бас хадгалагдаад явж байгаа шүү дээ. За тэгээд бас нэг энэ school гээд платформ нь бас нэг гоё давуу тал нь хаана байгаа вэ гэхээр leaderboard гэдэг мемберүүдийнхаа хэр оролцоотой байна. Яг нөгөө community club дотор байгаа хүмүүс маань хэр оролцоотой байна. Хин тэ илүү interactive мэдээлэл бусдаагаа хуваалцах гэх юм уу. Энэ engagement-ээс нь level ингэж нэмэгдээд явд юм билээ. За бид нар яг энэ level нэмэгдээд илүү идэвхтэй байгаа хүмүүс дээрээ бас нэг гоё шийдлүүдийг, урамшууллуудыг бодоод төлөвлөд явж байгаа. Тэрийг одоохондоо ихтэй нууц байлгах чи заяа. За тэгээд эргээд нөгөө about хэсэг маань ороод ирж байгаа. За үүний хувьд бол сарын $38 гэж байгаа. Энэ бол маш боломжийн
баг энэ зах зээл өөрөө боломжтой нь тий харьцуулах юм бол нэлийн баг үнгүй шахуу хүн тавьсан болов уу гэж бол би харж байгаа. Гэхдээ одоо яг тийм заавал таныг энэ манай ишиг орж ирэх гэж хэлж байгаа юм биш. Энэ бол таны сонголт байх болно. Эргээд хэрвээ танд арилжаагаа хийгээд ямар нэгэн асуудалтай болохгүй байгаа ментор авах хэрэгтэй. За нэг бол зорилго нэгтэй community донд байгаад давхар хөгжөөд өөрийнхөө чадваруудыг сайжруулад явах хүсэлтэй. Магадгүй бүр болж байгаа ч гэсэн ганцаардаад байгаа арилжаа бодлого хийнэ гэдэг бол маш ганцаардмал ажил байдаг шүү дээ. Ганцаардаад байгаа хин нэгэнтэй ярилцмаар байгаа иймэрхүү арилжаачд маань байх юм бол орж ирээд бид нартай нэгдээд яваарай. Бас энэ дээр яригдаг үзэндээ гой зүйлүүдийг community club гэдэг байдлаас офлайн уулзалтуудыг хүртэл ингэж төлөвлөд явж байгаа шүү гэдгийг мэдээлэл татаа байна. Тэгээд мэдээ сонголт бол таних. За тэгээд хэдүүлээ эргүүлээд биткойныхоо техник шинжилгээгээр орцгоё доо. Тэгээд нэг ярих юм мартсан байна. За энэ маань өөрөө төлбөрийн систем нь өөрөө энэ чинь яг логин хийгээд бүртгүүлээд логин хийгээд ороод одоо өөрийнхөө гадаад долларын данс картыг холбож ийн төлбөрийн юу бол хийгдэнэ. За хэрвээ та тийм хүндрэл гарч ирэх юм бол бид нар тусдаа бүртгэлийн систем үүсгээд Монгол дансаараа бас төлбөрөдлөд ороод ирэх боломжтой шүү. За дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлээд би нэлээд сайн өгөөд явах учраас хэрвээ сонирхож байгаа хүн байх юм бол бас манай сошиал хаягуудаар ойрхон мэдээлэл одоо гарч ирэхэд хүлээж агаарай гэж хэлэхээр. За биткойн. Биткойны хувьд ганц нэг зурагдсан сэрээ байгаа. За энэ бүр нөгөө галзуу 22 оны уналтаас хойшоогоо үүссэн өсөлтөн дээр зурж болох трендийг барьж налуугаар нь таамаглаж болох үс нэг иймэрхүү сэрээ зурагдсан. За энэ сэрээ маань бас нэлээд дэжгүй мэдээлэл өгөө явж байгаа гэдэг байдлаар харуулж байгаа гэсэн үг. За дэлгэрэн SB line дээр ингээд 2 удаа ингээд шалгаад ороод ирсэн. Media line-тайгаа бас нэлээд контакттай сая сүүлийн бас эсэргүүцэл авч байгаа юм маань Media line-аас авч байгаа харагдаж байна. За ерөнхийдөө өсөлтийн тренд нэг иймэрхүү байдлаар явах болов. За энэчнээс харж дүгнэлт гаргах юм бол магадгүй энэ хажуугийн хөдөлгөөн рүү бас нэлээд шилжих чиг хандлага байж болох юм. Гэхдээ хүчтэй уналт өсөлтүүд бол гараад явахыг үгүйсэхгүй шүү дээ. Хэдүүлээ арай илүү жижиг цаг руу оруулаад бас ирээ та. За энэ сэрээч нь ингээд яадаг юм. За фьючерсийнхаа юу орчоо. Фьючерсийнхаа чарт руу орчие. Энэ битий. За энэ дээр энд нэг их хэвтэйхэн value area үүсгэсэн. Энэ доорооч бас үүсгэсэн. Эргээд энэ маань орж ирээд pullback аваад энэ бүс рүү орж ирсэн. За ахаад энэ дээрээ ингээд энд ингээ value area үүсгэхэд яваад байгаа. Иймэрхүү төр зураг болоод анзаарагдаад эхлэхээр дийлэнхтэй юу болдог вэ гэхээр энэ маань өөрөө том волюмтай юм value area үүсгэх магадлал үүсгээд эхэлдэг. За хэрвээ юу маань биткойн маань хэрвээ ахаад уналт дутуу байна гэж үзэх юм бол за сая бол энэ бүсийн доотлын яруулуудаас бас эсэргүүцэл аваад дэшегийн орсон price action үзүүлээд хөдөлгөөн дэшегээ гарсан өнгөрсөн давт өдрийн хувьд бол за эргээд үргэлжлээд унах юм бол ахаад ч магадгүй 98 100-аас доошогоо ханш руу орж ирэх магадлал байгааг бол энэ зурган дээрээс бол харж байгаа. Яг энэ бүтцүүдийг бүгдээрийг нийлээд нэг бүтц болно, ирээдүйд болно гэж үзэх юм бол яг энэ volume-ийнхаа бүсүүдийг харах юм бол илүү энэ хоёрын хооронд их арилжаалагдаж байгаа гэдгийг бол анзаарч харж байгаа хэрэг. 119 98 7 гэдэг. За дэшегээ өсөж гарч ирснээс хойш бол анхныхаа уналтыг хийж орж ирж байна. За ахаад жижигрүүлээд харъя. Ямар потенциалууд байгаа юм те. За ахаад харах юм бол энийг нэг бий даасан бүтцээ гэж үзэх юм бол маань өөрөө ийм value area-наас бас сая сэтлээд доошоо доотлихоо евро ингээд ороод ирсэн. За энэ чинээс шууд лонгийн арилжаануудыг ирэх 7 хоногуд төлөвлөхөөр хараахан сетап бол бүрдээг байна гэж харж байгаа. Яг тэгэхээр за энэ маань өөрөө ингээд чаналдаад за арай жоохон цэвэрхэн болгож үзүүлээ л та. Дээрээс уналт орж ирсэн. Магадгүй бид хизээ энэ чинээс техник шинжилгээний таамаг сигналуудыг авч болох гэдэг нь гэхээр за энд нэг lower high үүсгээд эргээд энэ ёроолоо эвцэхгүйгээр буцаад энд үүсэх магадaltaй юу гэсэн higher low-ыг сэтлээд за магадгүй энэ доошогоо унаж байгаа энэ channel-ийн тренд лайнаас сэтлээд ингээ гараад ирэх юм бол бид нар pullback нэрээс нь илүү иймэрхүү сетап за давхар энэ чи үүсэж байгаа order block гэдэг ч юм. Иймэрхүү оролдлогуудыг энэ чинээс хийж болохоор бусдаар бол одоохондоо long short ороход жоохон учир дутагдaltaй анзаарах хэрэгтэй гэсэн үг.
бүтэц үсэг байна, сетап үсэг байна гэж харж байна. Үргэлжлүүлээд унах магадлал байгаа юу гэхээр байх гэдэг. За өөр энэ дэр нэмээд хэлчихээр зүйл маань юу байна вэ гэхээр за нөгөө л нэг төрөний хэрвээ уналт орж ирэх юм бол энэ бүсээс энд нэг өсөлтийн үед бас гарч исэн прайсыг контролддог ордер блок бүс бол байгаа. Мэдээж магадгүй уналт үргэлжлээд орж ирэх юм бол энэ бүсээс за цаашлаад бүр цаатлын уналтыг магадгүй тий. За энийг ахаад бүр ингээд том болгоод үзье. Бүр daily chart-аар. Ингээд үзэх юм бол энэ хоёрын хооронд арилжааны волюм багтаа энэ бүсийг энийгээ өөрөө доошоо сэтэлж орж ирч чадах юм бол ахаад ч доошоо 88 гэдэг хань шүү бас ороод ирэх магадлал байна. Энэ чи өсөлтөн дээр үүсгэсэн ордер блок price action-уудыг харах юм бол энэ бүсүүдээс илүү ирээдүйд илүү одоо нэг спотоор навч хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийн хувьд бол магадгүй энэ бүсүүд дээр хэсэгчлэн хөдөлгөөн авах захиалгуудыг бас тарагдлаад харж иж болох юм. За daily дээр үссэн эргээд өсөлтийг хязгаарлах бас нэг уналтанд донд үссэн daily chart-ны OB бол энэ чи бас харагдаж шүү дээ. Магадгүй хүчтэй энэ чинээс өсөлт гарсан ч гэсэн эргээд эх 7 өнөдөр өсөлт явах магадaltaй ч гэсэн эргээд энэ чинээсээ бас унах магадлал бол ингээд харагдаад эхэлж байна гэсэн. За энэ бүсийг ингээд аваад үзэх юм бол өмнөх хай тий өмнөх түүхэн олтын ханшуудтай price action-ууд rejection сэтлээд pullback rejection за энэ дээр арай илүү chopper гэсэн. Гэхдээ price action-уудыг жижиг зэгдээр харах юм бол энэ бүсүүдээр орж гарч байгаа price action-ууд маш айтайхан бол харагдчихсэн. За тэгээд эргээд магадгүй өсөлтөөс short харах юм бол энэ бүсээс энийг дэшег сэтэлж чадахгүй бол энэ явах магадлал маш том баг болоод ороод ирнэ гэсэн иймэрхүү бол өнцгүүд байгаад байна. За тэгээд яг миний хувьд бол яг биткойн дээр барьж арилжаа хийдэггүй. Хэрвээ та биткойныг урт хугацаанд нь хөрөнгө оруулах, за өдрийн арилжаа хийх гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар биткойн дээр арилжаа хийдэг бол бас анхаарах бүсүүд нь эдгээрүүд байгаа юм болоо да. За энэ сэтэлсэн ч гэсэн одоо дөрөвний бүс яригдчихээн. Энэ хэрвээ сэтэлсэн ч гэсэн яалаа. Паттерн зэтэрлээ. Одоо 90% магадлалаар 90% руугаа очих магадaltaй. Энэ дээрээс ялтчгүй хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Одоогийн зүгээр техник шинжилгээний хувьд шүү дээ. Яг өсөлтөд болоод ярих юм бол энэ чинь яг нэг уулгээд зүгээр юу ч болоогүй юм шиг сэтгэлээд гараад явах магадaltaй. За нэг тийм байна. Анхаарал бас өөрийнхөө арилжааны шийдвэр гаргах техник шинжилгээтэйгээ харьцуулаад үзээрэй. Мэдээж энэ бол зөвхөн нэг хүний харж байгаа өнцгөн дээр тулгуурласан техник шинжилгээ, таамаг төлөвлөгөөнүүд гэсэн үг. Та шийдвэрээ гаргана, та шийдлээ үрж байгаа учраас тэ өөрийнхөө шийдвэрийг бий дагаад гаргаарай. Энэ бол мэдээж санхүүгийн зөвлөгөө биш. За тэгээд эх 7 хоногт эргээд уулзцгаая. За скуулийн илүү дэлгэрэнгүй мэдээллийг тусдаа видеогоор орно. Тэгэхээр тэрийг бас гарахаар нь сонсоод үзэх хэрэг. За бүгдээрэнд намжилтсан эх 7 хоногийн арилжаанд нь баярлалаа.